Сайн бацгаана уу? Super Brain Show-г тайлбартаагаар болон орчуулгатаагаар хүргэх гэж байна. За энэ удаагийн дугаарын онцлог гэх юм бол Хятадын багийн эсрэг олон улсын баг өрсөлдсөн байгаа. Тэгэхээр тухайн хоёр баг маань тус бүртээ 5 гишүүнтэй гишүүн тус бүр хоорондоо өрсөлдөхөөс гадна багаараа мөн ялт байгуулахын төлөө хичээх ёстой байгаа. За олон улсын багийн эхний тамирчин гарч ирлээ. Австри улсын тамирчин Мартин Шмельцел Германы номер 1 сургуульд элсэн орохдоо 4 хичээл дээр төгс гүйцэтгэлийг хийж орсон байгаа. Дараагийн тамирчин бол Японы тамирчин Готоко. За Готокогийн хувьд гэх юм бол 2021 оны Японы шилдэг тархиар ингэж шалгарсан юм тамирчин байна. За дараагийн олон улсын багийн 3 дахь тамирчин бол мөн Япон улсын тамирчин Ятани Такуя. Ятани Такуягийн хувьд гэх юм бол 2022 оны Японы түргэн бодолтын авраг болсон тамирчин байна. За манай Монгол улсын тамирчин нар мандахын инх шүр гарч ирлээ. 2022 оны зураг төрлийн дэлхийн рекорд эзэмшигч 2017 оны Азийн дэд авраг олон улсын их мастер 30 минутанд 5270 цэврийг тогтоон Гиннес рекорд эзэмшижсэн. За нар мандахын мөнх шүр 2017 онд дэлхийн авраг болж анхны эмэгтэй дэлхийн авраг болсон. 4 жилийн дараа 2021 онд дэлхийн авраг болсноор хошоо эмэгтэй дэлхийн авраг болсон байгаа. Олон улсын их мастер нар мандахын мөнх шүр гарч ирлээ. 我们就从孟和旭日开始自我介绍一下。 Сайн байна уу? Намайг Мөнхшүр гэдэг Монгол улсаас төлөөлөн оролцож байгаа Ойцтолтын дэлхийн хошоо авраг худаага энэ тэмцээнд оролцож байгаадаа нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш их баяртай байна. Сайн байцгаана уу? Намайг Инхшүр гэдэг мөн адил Монгол улсаас оролцож байгаа. Одоогоор Бээжин их сургуульд сурч байгаа. Энэ нэвтрүүлгийг үзээд тэгээд хүний тарих ямар агуу хүчтэй бас ямар их нөөц болцоотой гэдгийг олж хараад тэгээд оюуны спортоор хичээлэх гол хөдөлгүүр нь болсон байгаа. За одоо манай тамирчдын гарах ээлж болсон байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол олон улсын баг болон Хятадын багууд маань 1-0-ийн харьцаатайгаар Хятадын баг тэргүүлж байгаа. Тэгэхээр хоёр дахь гарч ирсэн Японы тамирчин бол тэнцсэн байгаа. Тэгэхээр энэ бол оноо тооцогдоогүй. Одоо тэгэхээр манай хоёр тамирчны хувьд бол маш хариуцлагатай ийм тоглолт болох гэж байгаа. Хожигдох юм бол шууд олон улсын баг хожигдно. Ялах юм бол олон улсын баг болон Хятадын баг 1-1 харьцаатай тэнцэх байна. За тэмцээний даалгавар юу вэ гэхээр 80 багц юм цээжлэх материал байгаа. Нэг багц дээр болохоор 3-6 хүний алганы хээг дээш нь доош нь янз бүрийн байдалтай харуулад давхралдаа тавьсан. Эндээс дурын 6 багцыг сонгоно. Энэ 6 багцыг тамирчид маань цээжлэх ёстой. За санах хуудас нь болохоор нэг хавтгай дээр нэг алганы хээ буюу нийт 200 ширхэг алганы хээний дундаас тухайн багцад аль дугаартай алганы хээ байсан бэ гэдгийг зөв олох ёстой байна. За тэгээд нэг багцад 5 ширхэг алганы хээ байлаа гэхэд тавлангийн зөв санжээж зөвхөн нэг оноогоо авж байгаа. 5 алганы хээний зөвхөн нэг нь л алдаатай байхад 0 оноо авж байгаа. Тэгэхээр эвэл оноо дүгнэх журам бол маш хатуу. За тэгээд хоёр баг тамирчид маань бол 6 багц тэр алганы хээнүүдийг 40 минутын дотор цээжлэх ёстой. Хугацаагаас санахт нь болохоор санах хугацаагийн хэмжин хэрвээ хоёр баг нь оноо тэнцэх юм бол санах хугацаагаараа аль нь хүл сансан бэ гэдг нь ялагч болох байна. 看到这个项目呢，让人增添感慨。 За энэ үзүүлбэр бол нэлээд бидний сэтгэлийг хөдөлгөж байгаа. Яагаад вэ гэхээр энэ шоуг зохион байгуулагчдын багийн бүх гишүүдийн алганы хээ бас энд багтсан байгаа. Тэгэхээр бид нэр оролцогчдоо зориулаад өөрсдийнхөө алганы хээг ингэж бас үлдээсэн байгаамаа. Тэгэхээр миний ч алганы хээ байгаа. Мөн зочин шүүгчдийн маань бүгднийх нь алганы хээ байгаа гэдгээрээ энэ дугаар бол бас маш их дурсамжтай сэтгэл хөдлөм юм дугаар болж байна. За хавшаан таны хувьд бас энэ даалгаврыг хамгийн сайн гүйцэтгэж чадах гэж бодож байна. За шууд тим гэд хэлэхэд үнэхээр хэцүү даалгавраа. 这个项目主要要看，就是这个选手知不知道这里面到底有多少个掌纹，他会明确告诉他们。然后还有一点就是，这个每一个掌纹是不是一个？ зарим алга бол одоо бүтнээрээ биш байгаа. 是有多少个单独的掌纹重叠的？这个每一个掌纹组的掌纹数量是随机的。那另外呢，我们的掌纹组当中， 3-6 гэсэн одоо нэг багцдах одоо алга бол одоо янз янз байгаа.
Тэр алга өөр жигд биш байгаа. Тэгээд дээрэс нь 3-аас 6-гийн хооронд одоо алгнууд байгаа. Энэ бол 2-ийн эсрэг 2 одоо нийт 4 тамирчин өрсөлдөх байгаа. Яагаад энийг ингэж одоо яасан бэ? Тэгэхээр эхлээд бол одоо улсын тамирчдынхаа нэрсийн зохицуултыг хараад манай Монголын 2 тамирчин бол одоо ихэр байсан. Тэгэхээр бид нар бол одоо 2 талаа одоо 2-ийн эсрэг 2 хэлбэрээр гарч ирье гэсэн ийм саналыг тавьсан. Тэгэхээр бид нар одоо ингээд манай энэ анх удаага бол одоо ингээд 2-ийн эсрэг 2 буюу одоо буухай байдлаар ингэж тэмцээн зохиогдохоор болж байгаа. Эхний одоо хүн нь одоо эхлээд хариулна. Тэгээд дараа нь 2 дахь буухайг хүлээж авч байгаа нь үлдсэн хариултыг тавина. Тэгэхээр одоо 2 дахь гарсан хүн бол одоо эхнийхээ одоо нэлээд удаан хугацаанд одоо алгаж хийжсэн байх гэсэн үг. Тэгэхээр одоо эхний одоо гарч ирсэн хүн бол аль болохоор 3 дахь хугацаанд алгаа одоо өөрийнхөө багцыг гаргаж иж дараагийнхаа хүнийг гаргах шаардлагатай. Тэгэхээр аль болохоор 2 дахь хүндээ амар хэлбэр байх үүднээс заавал 3 дахь одоо эхний оролцогч 3 дахь байдлаар эхнийхээ өөрийнхөө багцыг гаргах хэрэгтэй. Одоо ингшүр мөгшөр одоо маш мундаг одоо энэ одоо ойл тогтоохны чадвартай хамгийн анхны одоо эмгэгтэй дэлхийн аварга байгаа. Мундаг байна. За сандарчин гэж хятадын тамирчин. Энэ бол одоо дэлхийн рекорд, Гиннес рекордыг эзэмшигч байгаа. Олон улсын одоо онцгой одоо хойд тогтоомын чадвартай. Тэгэхээр одоо нэг одоо хоёр ихэр бол одоо өөрийн төрлийн авьяастай гэдгийг бас бодож байна. Тийм учраас одоо хятадын талаас орж ирсэн тамирч бол улсын одоо хүмүүсийн одоо олон улсын тамирчид одоо хоёр ихийн одоо энэ нэрийг харсны дараа бид нар одоо хамгийн одоо сайн одоо ойл тогтоохтой хүмүүсийг гаргаж ирэхэд хурдсан байгаа. Тэгэхээр Чимжи Чан бол одоо 3 удаагийн супер дахин цом эзэн байгаа. За Шиянган болохоор бүх хятадын ойл тогтоохтой аварга хийсвэр зөвлөлийн рекордыг эзэмшиж байгаа. Тэгэхээр одоо энэ хийсвэр зөвлөлийн рекордыг эзэмших шийдвэр гэсэн энэ хоёр одоо хятадын шилдэг тамирчинг оролцож байна. За ингээд 4 тамирчнаа гарч ирэхийг урьж байна.好，2位同时一起到中国来读书的是吗？ Бээжing сургуулийн төгсөх ангийн оюутан. 我想请问一下，您读的什么专业？世界史。世界史，哎，特别有意思啊。 хоёр ихийг одоо ямар мэдлэг сурдаг вэ гэхээр дэлхийн түвшээр сурдаг гэж одоо хэлдэг. 到中国来念书。 Яагаад хятадд сурахаар болсон бэ? Бээжингийн их сургууль нь Азиа төдийгүй дэлхийн шилдэг сургуулиудын нэгт тооцогддог. Ингээд дэлхийн одоо шилдэг сургуулиудын нэг буюу Бээжing сургуульд хамтдаа ирээд суралцах боломж олгоно гэдэг бидний маш том боломж гэж харж байгаа. Тэгээд олон улсын өнцөг булан бүрээс маш олон шилдэг оюутнууд ирж суралцахаас гадна хятадын маш мундаг оюутнууд цугларсан ийм гайхалтай газар. Энэ дундаас маш их зүйлийг бас сурч байгаадаа баяртай байгаа. Тэр мод Бээжинг их сургууль суралцахад маш олон одоо юу гэдгийг сонирхолтой талаас ярих юм бол Бээжинг сургууль нь одоо барилга талаас уламжлалт болон орчин үеийн хэв маягийг оруулсан байдаг. Тэгэхээр яг хятад сурж байгаа ч гэсэн маш олон соёлын тэр уур амьсгалыг мэдэрч сурах нь бас маш сонирхолтой байдаг. Юм одоо дэлхийн түүхийг суралцж байгаа энэ явцад бол одоо Азийн соёлыг одоо хамтдан суралцахаас гадна мөн барууны Европын соёлуудыг одоо сурагчдаасаа багш нараасаа суралцах илүү их боломжтой санагддаг. 明白。 Яаранаас татсан. 杨然吧，这个舞台您是一位新手哈。 Одоо Яран бол анх удаага энэ супер техниксэн дээр гарч иж байгаа юм учраас миний хувьд одоо
жоохон сандарч байна. Тэгээ миний өөрсдөгч одоо дэлхийн авраг хүнтэй өрсөж байгаа болохоор баяртай байна. Ийм сайхан одоо боломжтой одоо өрсөлдөх боломжтой байгаа болохоор баяртай. Тэгэхээр одоо өрсөлдөгчийнхээ талаар тодорхой хэмжээгээр ойлголттой байгаа. өөрийгөө энэ хоёроос илүү гэж бодож байна. Би ч одоо дэлхийн авраг шүү дээ. Тийм учраас анх удаа өрсөлдөж байгаа сандарч байна. Хоёр удаа энэ дэлхийн аврагт өрсөлдөж байгаа. Ямар ч байсан одоо ялна гэсэн одоо хэлтэй оролцож байна. Миний хувьд одоо хоёр удаагийн дэлхийн аврагт өрсөлдөж байгаа ч гэсэн өнөөдрийн үр дүн бол одоо хятадын талд байх болно гэж би бодож байна. За ерөнхийдөө битэрийн хувьд бол анх удаа оролцож байгаа учраас тухайн одоо хийж байгаа даалгавар тэмцээн маань бидний өмнө хийж байгаа юм сорилт байгаа. Тэгэхээр энэ сорилтыг амжилттай давахын тулд бол хичээнэ гэж хэлмээр байна. 好，谢谢四位选手。接下来我们就要 За одоо 这一场 нэгдүгээрх одоо 四位选手 сорилт руу гарыг. За тамирчид байраа цэцгээд. За. Цаас тогтолж шүү, тогтолж байна. За. 我们请客座位选手 Тэгэхээр одоо чихвч зүүн тэгээд нүрээ таглах юм байна. 主持人佩戴完毕。 好，现在我们就请各位嘉宾每个人挑选 За одоо шүүгчнэр одоо багцаа алганы хээний багцаа сонгох нь шүүгчнэр. I think this one. Yeah. Okay. 我来着。 Шүүгч болгон одоо өөрийн гэсэн багцыг сонгох юм байна. 我找这个。 1、2、3， 3吧，选3。 Би гурыг сонгоё. За би нэгийг соличих. Нэгийг соличих. Энэ багцуудыг хооронд солиод ингэж тавиад байгаа юм байна. 主持人，嘉宾已出题完毕。 好，现在请客座位选手摘下眼罩和耳机。 чихвч болгон юу байна? Маск үү? 你们将有40分钟的时间记忆6 За 40 минутын турш 40 минутанд одоо энэ 6 багцыг одоо цээж хэвчтэй. 提数，每人至少 Нэг хүн дор хаяж нэг багцыг бүрэн одоо цээжсэн байх хэвчтэй. Монгол хэлтийн тамирчид ойлгосноо. За цээж одоо хугацаа хэллээ. Тэгэхээр 40 минутын туршид одоо энэ багцыг 6 багцыг цээжнэ. 这个是5个的， Энэ 5 хүний гарын хэвэн. 3个的，我记这3个正好，我这边 Миний хувьд энэ багц 3 байна. 策略的话就是我们 Тактикт бол бид хоёроос одоо 3-аар айлхаар өөр өөрсдийнхөө цээж гэж бодсон. 3-3-аар тэнцүүд цээж гэж бодсон. 说实话，双胞胎选手 Миний бодлоор одоо ихүүд бол хоорондоо төрөлхийн даваа талтай гэж бодож байна. Хоорондоо би нэг ойлгоо. Алин ах. Одоо. За би нэг авчлаа. Эхний 3. Эхний 3 ч би нэг авчлаа. 我刚才看到水哥选了好几个难题。 感觉难题这个重叠的也非常。 Давхарцалт нь бол одоо нэлээд их давхарцсан байна. Тийм учраас танихад жоохон төвхөртэй юм байна. 秋乔，这个是这个。 Энэ хурууны байна. 这两个。 Энэ хоёроо дэше харсан байна. 这两个朝上的。对，谢谢。记得40分钟的话，我们都会。 40 минутын туршид бид хоорондоо ярих боломжтой. 每个掌纹对应的手指或者在承接过程 Давхарт хугацаанд одоо 确定的话，我们 одоо хэрэг өөрөө сайн одоо 就是他打。 шийдэж чадахгүй хоорондоо ярьж одоо харилцан ярих боломжтой. 这个其实考的不是你的记的容量，而是记 Тэгэхээр одоо хэрэг хэмжээхээсээ тэгэхээр зөв хийж чадж гинүү гэсэн одоо чадварыг шаардсан зүйл 你 байна. 看这姐俩这看的姿势也都差不多。 Ихүүдийн ингээд юм харж байгаа хэлбэрийн хүртэл хоорондоо ойролцоо. Хугацаанд бол энэ алгнуудыг цээжлэх ёстой гэж өгөгдсөн. Тэгээд миний хувьд болохоор эхний 10 минутанд бол ерөнхийдөө бүх алгыг цээжлэх дууссан байгаа. Үлдсэн 30 минутанд ерөнхийдөө баттгаад бүгдийг эхнээс нь давтсан байгаа. 四位选手请注意，记忆时间 За 是 одоо 于 10 10 минут 分钟。 үлдлээ. Цээж хугацаа дуусгаад 10 минут үлдлээ. За 2 минут үлдлээ. 仅剩2分钟。 计时 За 30 секунд 仅 үлдлээ. 剩30秒。
记忆时间到，请双方选手。请工作人员将掌纹封存。应该让速度型的在前面。然后我 болохоор хурдан одоо гарч ирдэг хамгийн түрүүнд цэцэх чадвар нь 已封存完毕。 хамгийн түрүүнд одоо гарч ирдэг хүн айл болохоор төгөлж гарсан зүгээр ах гэж шүүгч явж байна. За ихтэй ихний тамирчид Эхний тамирчид ингээ гараад эхний тамирчид санжаа хооронд нөгөө тамирчин маань хүлээгээл сууж байна. Тэгэхээр цээжилсэн зүйлээ мартахгүйгээр ингээ маш анхааралтай хөтөлбөрөөр суух бас чадварыг шаардаж байна. За хамгийн ихэнд манай нэг шүр маань гарсан байна. Хятад бол ихрийг дүүн гэж байгаа. Дүүн төрүүлээд гарлаа гэж хэлж байгаа. Нэг шүрийг дүүн гэж. 哎，他是不是看到一个这个手势？ 哦，他跑回去了。哎，小青开始写答案了。 Шавчин хариугаа бичиж юм гэж. За хэдэн тамирчин. Жичэн арай илүү юм шиг харагдаж байна гэдэг юм. 毕竟他之前也有过国际赛的经验。 第一棒选手在答题的过程当中，也要考虑到。 За эхний тамирчин санаж дуустал нь хоёрдугаар тамирчин байрандаа суугаад хүлээж байгаа. Тэгэхээр энэ нь бас тухайн оролцогчдыг сорьсон бас маш том шалгуур болж байгаа. Олон алганы хийг зөв салангат нь тусдаа сайн олж харах нь аягүй чухал байсан. Тэгээд яг өөрийн чиглэлжсэн тактик бол аль болох одоо нэг багцад хэдэн алгыг олж зөв авах нь чухал байсан. Хоёрдугаар түүнийг эргүүлээд 100% маш сайн зөв одоо санах нь чухал байсан. Яг одоо ингээл тайзан дээр үзэж явахдаа бол хятадын тамирчид нааш цаашаа маш их хөвөлдсөн. Манай хоёр бол ихэд маш цөөхөн явсан байгаа ширээр. Гэхдээ очиод санахтаа бол зөв. Манайхны хувьд бол чанарыг болчихсон байна шүү дээ. 但是现在他已经找到完整的一组掌纹了，要比小陈那个。 Шавчны хувьд бол одоо хэдэн тамирчны хувьд хурдан харагдаж байна гэж хэлсэн. 在同一片区域观察，是不是在找同一个掌纹？ 小强呀，加油啊！ За ангишүүрийн хувьд бол хоёр дахь хариултаа хийж ингээд бичгээр гарч байна. За хятадын тамирчин бол эхнийхээгээ хийж дуус хариултаа. Эхний багцаа дуусгалаа гэж байна. Шавчан одоо хятадын тамирчин хоёр дахь дуусгаж байна. Хоёр дахь багцыгаа. За хятадын тамирчин гурав дахь багцынхаа эхний хариултаа. Бас ингээд хятадын тамирчдын ингээд гүүгээд байгаа учиртай. Яагаад вэ гэхээр магадгүй хоёр багийн оноо ингээд тэнцсэн тохиолдолд санах хугацаагаараа дээр дороо орж байгаа гэсэн. Оноо санах хугацаанд нөлөөлсөн. Хятадын талынх бол одоо өөрийнхөө хариултыг нэгтлэх үе рүү одоо байна. За хоёулаа одоо хариултаа нэгтгэж байна.比赛很激烈呀，这个看的我都揪心了。 Их одоо өрсөлдөөнтэй явагдаж байна. Хээ, сайн мэцхэн үү? Халзганы баатлал эхэлж байна. Миний баруун гарталд экшүр, зүүн гарталд мөнгшүр ингээд хамтдаа халзганы баатлаа эхлүүлцгээе.
3 2 1 явлаа. Memo Awards халдганы Memo Awards төвлөр төсөөлөд зээжил. За олон улсын одоо багийн одоо ихний тамирчин хариулт өгчлөө. Тэгэхээр дүүн одоо их мундаг юм байна. Тэгэхээр одоо хоёр дахь гарч ирсэн үний үед бол одоо цээжлэх чадвар нь илүү сайн байх хэрэгтэй гэж хэлж байна. Би тэгэхээр одоо ихтэй өөрийгөө одоо ингээд дүүгээс илүү учраас хамгийн сүүлд гарч ирсэн болов гэж одоо ингээд тийм шүүгч хоорондоо ярьж байна. 感觉这个江然会很有压力，因为可能既混了呀。 Сүүлд гарч ирсэн хятадын тамирчин бол одоо ингээд ерөнхийдөө бодсон зүйлүүд нь хоорондоо холилдож одоо ингээд удаад авсан одоо хооронд бодсон зүйл нь холилдох магас ихтэй. Тэгэхээр одоо хятадын тамирчин бол эхнийх нь дуусаагүй хариулт өгөөгүй одоо хоёр дахь нь одоо хүлээгээд байна. Манай монголын бол одоо хоёр дахь нь гараад ирсэн юм байна. За хятадын хоёр дахь тамирчин гарч ирж байна. 第二棒选手要对自己的记忆能力非常有信心，保证长时间不会遗忘，这对他们的要求是非常高的。小强在交棒的时间上稍微落后了一点，所以我一定得把这个时间给追回来。 За хоёр хятадын тамирчин хоёр дахь тамирчин сүйдэж гарч ирсэн учраас сайн нөхөх шаардлагатай гэсэн байдлаар хөтлөгч хэллээ. 蒙古姐妹用的策略应该是一样的，就是找到多个掌纹之后再回来一起提交，这样可以减少来回跑动的时间。看这个表情有一点。 Хятадын тамирчин бол нэлээд сэтгэл зүйн хувьд бол хүнд байна. Гацчлаа. 我相信他们的记忆不会有偏差，但是我觉得他们肯定已经有一定程度的模糊了。Хоёрдугаар гарч ирсэн хүний хувьд одоо цээж тогтоолтын хувьд айдас эхний одоо гарч ирсэн хүнийг бодох юм бол харьцангуй одоо мартсан одоо бүдэрсэн байдал сажиглагдаж явах шиг байна гэж хэлж байна. 比赛时间剩余60分钟。 За 60 минут үлдсэн байна. Тэмцээний хугацаа дуусгаад. Анжлаад шалгах гэж байна.但是他现在，他只能凭记忆想自己记的是什么。 За шүү янраны хувьд бол бас ингээд биеийн байдал хилэмжээс нь харахад бас нэлээд сандарж байгаа байдалтай байсан. Түрүүн бас нөгөө ярилцсан дээр өөрөө хэлж явах шиг байна. Ингээд ойдогтолтын дэлхийн аврал тамирчин томсолж байгаа гэдгээр бас тэр маань бас нөлөөлж байна. За тийм баг бол одоо хариулт өгчлөө. 我看蒙古
姐妹她好像现在没有找到什么特别的破题口哎。 ер нь бол маш их сандрахын зэгцээгээр өөрийгөө бас удирдах тайвшруулах гэж бол маш их оролт. 他现在肯定是保证个正确率嘛。对他如果已经慢了，就保证正确率。对。 хамгийн сүүлийн мөчд бол тэр алганы хийм дээр бол маш хэрэгэлсэн, маш их одоо артхуй одоо гэсэн маш их нэрэлзээ байсан. Тэгээд олон зурган дотор бол яг төсөөтэй гэдэг салганы хийм байсан учраас эргэлдэж чаад үндсэн сүүлийн одоо алганы хий дээрээ тогтоод тэгээд сонгосон байна. За дуусч. Дууссан баг хариултаа өглөө. Чин дууссан. 接下来我要双方选手的答案。首先呢，我们展现掌纹。 За эхлээд нэгдүгээр багцын багцын хаалганы хийг харъя. Энэ бол хэцүү хаалга байна. Хаалганы багц байна. I have no idea. 接下来。зөв хариултыг харцгаая. 1 2 3 4 6 хаалга байна. 6 掌纹的正确зөв标号是 Бистран бол Тэгэхээр хамгийн түрүүнд тухайн багцсан дээр хэдэн алга байна, хэдэн баруун, хэдэн зүүн байна гэдэг нь бас тамирчид маань зөв хэлэх хэрэгтэй. 首先揭晓他们所给出的掌纹。 За Монголын багийн олон улсын багийн одоо хариултыг 6 гэж зөв хэлээ та. 接下来 За даалганы одоо Бистраны байдлыг харцгаая. Байдлыг 6 зөв, 24 зөв. 176 зөв, 124 зөв. Яа. 93 зөв. Хамгийн сүүлийнх 188. За энэ алгамуудын дугаарууд байгаа. Бүгд зөв хариултаа. Энэ бол одоо хамгийн хэцүү зүйлийг нь одоо олон улсын баг хариу зөв хариулчихсан. За Хятадын багийн хариултыг харъя. 6 одоо хаалга байна. Зөв байна. 我们来看一下中国战队所给出的 энэ одоо хаалганы Бистраны дугаарыг харъя. 是对自己不太自信吗？ 43 зөв байна. 188 байна. 124 байна. 06 байна. За хамгийн сүүлийнх 紧张。 24 зөв байна. За энэ баг эхний багцаа бас зөв хариуллаа. За 1-1. 双方队伍完全正确。接下来验证掌纹组。 За 3 дугаар багцаа даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. 这应该只有3个。盲猜。харахад энэ багцад 3 алга байх шиг байна. 1 2 3 зөв хариулт нь 2038. 告诉我国际战队所给出的掌纹的。 За Монголын баг, олон улсын багийн 3 алга гэж хэлсэн юм байна. 我们来看一下选手所 За 给出的掌 дугаарыг 纹 харъя. 2 38 2 20正确 137. За зөв байна. Олон улсын багийн зөв хариултаа. За энэ дандаа манай багаас эхэлж дандаа шалгасан байгаа. Тэгээд бас дотроо бас ингээд ээжлээ шалгачихгүй яасан юм бол тоо гэсэн бас бодож ирж ирсэн. 第一个数字是20 38正确。 За Хятадын баг бас зөв хариулсан байна. За 2-2 явах ш. Тэнцэл яваа. Тэнцэл яваа. 接下来我们进行第三 За 3 дугаар бүгд. За 29-р багцын 这个是全凑着的。 энэ одоо хэдэн алга байна вэ? 5 6 юу? 5个还是6个呀？1 4 байна. 4个吗？4个。国际战队 За улсын 4 гэж хэлсэн. За 4 байна. 4 алга байна. 他们所选择的这4个掌纹 За 4 алганы дугаар зөв багаасыг харъя. 是否正确呢？只有正确了才能 зөв байвал оноо байна. За зөв. 162 162 байна. 72 байна.
14 байна. Их чинь мундаг байх шүү. Хамгийн сүүлд гарсан мөртлөө бас зүг хариулж юм. Ичдөө ихүүд бол мундаг юм аа. Айгуу сайн байна. 我们现在来看一下 За хэдийн багийн одоо хатны хэгийн багц гарыг. За 4. 4，接下来对应的编号 14. 14正确， 72. 72正确， 162. 162正确。 71 зүг байна. За хэдийн баг бас зүг хариултаа. За хоёр. Яг 3-3 тэнцэл яваад байна. 3-3. Хоёр талд зүг 3-3. За зүг байгаад агч буруу байгаа юм да. Хугацаагаар доор авчих байна. Харин тий. 徐阳然的那一半了。第二棒相对来说， За цаана 3 багц. 好，接下来蒋文祖50，请看5。 А 5. 首先告诉我们国际 多线багийн хатагсаар 5 гэсэн байна зүг байна. 好，我们来看一下他们选择的编号。 энэ дээр бол халтахгүй хаа. 这是人家的前3个，按理说人家的正确率会高一点。对。 Одоосын багийн зүг байх магадлал өндөр байна. 55 зүг. 27 зүг. 30. 4 зүг байна. 100 байна. 徐阳然应该能对吧？ 我们来看 хэдийн багийн 中国战队给出的掌纹数量。 5 зүг гэсэн байна. 关键的时候到了。127、130正确。 183 зүг. 3正确。 182 зүг. 182正确。 55 зүг. Оо, бас хятад туссан байна шүү. Бүгд 4-4 явцсан. 4-4 явцсан. Тэнцэл байж. 第4平手。好，现在我们验证掌纹。 За 66 багцыг харъя. 6号。1、2、3、4。这是4个吗？我刚以为是3个呢。国际战队所给出的答案是不是4呢？ 4正确。 도스 багийн 国际战队所 анхны хэний дугаарыг харъя. 85, 129, 129, 23. За сүүлх. 162. Зүг байна. 54. Их одоо сэтгэл зүй доктортой харагдаж байна. Ямарваа нэгэн сандарсан юм аа. Харагдах байдлын үт юм байна. Тэгээ харагдах байдлын үт юм байна гэж одоо ярьж байна. 要验证的是中国战队的答案。首先看一下掌纹的数量。 За 4 албаны зүг багтаа хэлсэн байна. 好，接下来我们看中国战 тийм 队的 багийн 答案 хариулт 是 зүг 不是 хэсгийг харъя. 正确呢？ 162 зүг. 162正确。 85 зүг. 85正确。 23 зүг. 23正确。 129 зүг. Вау. Шээ, 5 одоо сүүлийн багцсан. Одоо сүүлийн багцсан. Энэ чинь багц хоёулаа түрүүлээ хугацаагаар. Тэгээ хоёулаа байвал хугацаагаар хятад түрүүлчих гэдэг тийм. Тий. Хятадын хувьд 77 минутын салсан. Манай тамирчдын хувьд 88 минутын салсан. 74号。如果国际战队回答完全正确的 За 话，还要取 Одоосын багийнхаа зүг байх юм бол одоо хятадын багийн зүг хариулсан хэсгээс одоо хичээл хамаарнаа. За 74 дэх багц. 4、 За 5 алга байна. 5。我们来看一看国际战队最后。 За Одоосын багийн одоо хамгийн сүүлийн багц. Яаж харсныг харцгаая. 5 зүг байна. 5正确。 харцгаая. 我们来看一下。 Азууны дугаар зүг хэсгийг харъя. 号是 48 зүг. 48正确。 139 зүг. 139正确。 62 зүг. 62正确。 180 30 зүг. Аа. За. Одоо хамгийн гол нь хятадууд нэг алах хэрэгтэй. 非常不给机会了。 хэдийн баг заавал зүг байх шаардлагатай болж байна. 国际战队
За одоо Симбагийн одоо бүх хариултаа зөв хариуллаа. За одоо бүхий зүйл одоо Хятадын багийн зөв хариулсаас шалтгаалж байна. Миний зөвхөн хэлбэр гэж байна. Би одоо өөрөө талбай дээр гарахаас илүү одоо сандарч байна. Таван хазарч байна. Ерөөсөө цаг хугацааны явдал одоо хоорондоо зөрчсөн болохоос биш. Тохиолдол байна. Зүүн 63 буруу. Яа. Энэ дээр алдсан. Тэгэхээр чи бүгд нойлж байгаа шүү дээ, тийм. Нэг алдаад тэгээ шунаалж байсан. Алдтал юм бол. Энийг алдтал юм бол болчих тий. За тэгэхээр ингээд шууд ялчих гэсэн үг шүү дээ. Хятадын царайг хараа. 48正确，30正确，139正确。 За нэгийг алдчихлаа. 哎呀，就差一个。 нэгийг буруу. 差一个。 За тэмцээн дуустаа олон Симбаг явлаа. Манай ихтэй амар тийм 50 харагдчих тий. QQ 性原生营养助力最强。 олон Симбагтай баяр хүргье. Энэ удаагийн ялагч боллоо. Одоо Симбагт нэг оноо авлаа. Одоо бидний нийт оноо нэгийг харьцах нэг байна. 1比1。 хамгийн сүүлийн сэдвийг хэлсэн. За бити хүн алдаа гарах бол хэвэн шүү дээ. Хамгийн сүүл юу болов? Хамгийн сүүлийн сэдв дээр юу болов? Би бүгдийг олцсон гэж бодсон. Тэр төрүүлээд холоос юм баг одоо хариулж дуусахгүйс учраас би болохоор хугацаараа төрүүлээд одоо тушаач гэж бодоод одоо шууд одоо тушаац юм аа тийм учраас уучлахгүй яа. Нөгөө талд маань надад дахиад 1-2 минут илүү өгсөн байсан бол жоохон одоо нэгтэлсэн байсан бол би 100% бодоод энийг хариулах байсан хаа. Өөрсдөө ч хүчлэх гэж хитих санаад тэгээд хариугаа бүгд төрүүлээд өгсөн шиг байна. 你们赛前有没有确定一个战略？就是说我们是以 尽快的хариулъя гэж бодсноо эсвэл одоо хайван тогтун байдлаар одоо хариулъя гэж бодсноо. Бидний хувьд алгаа хуваарлахтай эхлэх юм бол мэдээж хамгийн одоо хурдан бөгөөд оновчтой цэвэрлэх нь чухал байсан. Гэхдээ цагийн хугацаанд бол яарч болохгүйгээр хамгийн бүх одоо 100% гүйцэтгэлтэй үр дүнтэй хийхийг бол зорьсон байгаа. Тэрэндээ ч гэсэн одоо хурж биелүүлж чадсандаа баяртай байна. 明白，来，掌声给两个战队的选手。Professor Paul. First, I congratulate both teams. These competitions require talent, and what we saw was that the quick strategy in this competition turned out not to be the right one. They didn't make one small mistake in the that was the optimal one for that contest. So I think it came down to some bad luck for the Chinese team. Яна нэгсэд одоо алдсан би бас гайхлаа. Тийм манай одоо хятадын баг дээр гарсан жоохон одоо сэтгэл дундуур байна. Хамгийн сүүлийнх дээр одоо ингээд 1-2 минут бодсон байсан бол магадгүй 2 минутаар хятадын баг ялах байсан байна. Ялчих байсан. За одоо ингээд бидний ялсан ч гэсэн одоо ингээд хамгийн сүүлийн хэсгээр одоо манай одоо баг ялах гэж гарч ирэн. Тэгээд нэг харьцах нэг болчихлоо. Тэгээд өнөөдрийн тэмцээн баг сонирхолтой болж байна. Ян бол одоо анхудаага энэ тэмцээнд оролцож байгаа. Найруулагч тэмцээний өмнө хэлсэн супер тэр тэмцээний одоо их удаан хугацаанд одоо оролцъё гэж бодож байсан. Тэгээд одоо оролцоод сандрах бах тийм учраас намайг бити төрүүлж яриараа гэж сэтгэл зүйн дараа бити өгөөрэй гэж хэлж байсан. Тэгээд бид супер тарих гэж яриад байдаг. Яг энэ тэмцээн дээр
一旦碰到这种 Тэгэхээр одоо 记忆观察题的话，比的是 одоо энэ ой тогтоолтын зүйл ингээд харах юм бол яг ой тогтоолт гэхээс илүү сэтгэл зүй 50 байдал одоо их шаардсан байдаг. Тэгэхээр иймэрхүү одоо ажиглах тэмцээд бол одоо хамгийн гол нь оновчтой байх хамгийн чухал байдаг. Хоёр дахь тамирчин гарч ирэхдээ бол одоо айжмар одоо тогтоолт бүжиглэх магадлал байдаг. 你说你一直没有机会啊，跟玉恒说几句话。 нэг хэдэн үг хэлнэ үү. Би одоо энэ шийгөөг одоо энэ шүүгчтэй бол их дуртай гэнэ шийгөөг одоо энэ бол хятадтай их алдартай одоо шүүгч байдаг. Энэ шүүгчтэй одоо. Би бол тэмцээн одоо спортын дуртай. Тэгэхээр бид бүгдээрээ 100 Азийн тэмцээн бид нар одоо Хөнгөлцөг дөрвийг өвчтөрийн тэмцээнд их сайн байдаг. Улсын одоо хөнгөлцөгийн тэмцээнд бид дөрвийг өвчтөрийн тэмцээнд Америкийг одоо бүхэгээр төрүүлж ирсэн. Тэр хятадын баг ялна гэдэг нь одоо нэг тамирчин яллаа гэсэн үг шүү. Бид нар багаараа ялсан гэж ярьдаг. Тэр ялах үед бол одоо бүхэ багаараа яллаа гэдэг. Одоо энэ дээр яхад бид нэр одоо хэдийгээр ялаагүй ч гэсэн бид нар одоо ялч байж чадлаа гэсэн тийм хэлсэн. 永远记着，我们是一个战队。 бид нар багаараа явж байгаа. Мөр зэгцсэн бүгдээр багийн одоо албаны төлөө явж байгаа. Юм учраас та хамт одоо цаашдаа амжилттай. Одоо дараагийн стори. За ингээд манай тамирчид маш хариуцлагатайгаар ялалтыг байгуулж олон улсын багийг нэг харьцаатай болгосон байгаа. Тэг сүүлийн Японы тамирчин маань ялалт байгуулснаар олон улсын баг ялж байна. Баярлалаа. Далбат алдар нэртэйгэн мөргүүч алдаг сайхан нүдэнгээ баярын үлэмстэй зоосон тавитны чөлийг алдагыг тамирчны алт хэмтэн алдоги тавитны чөлийг алдагыг